Нямбатар дарга энэ нөгөө дөрвөн багц гэдэг. Дөрвөн багц юм уу, таван багц юм. Миний авч байгаа мэдээлэлээр таван багц гэдэг. 158 га газрыг чөлөөлсөн. Энэ дээр ажлын хэсэгтэр чинь бол энийг нэг 10 хуваач, нэг бол 15 хуваач багасгаа тэгээд дотоодын аж ахуйн нэгжүүдэд оруулчаа гэд тань шаардлагыг тавьсан билээ шүү дээ. Та явсараад үгүй ээ гэд 4-5хан багц олгож оруулж ирээд Монголын аж ахуйн нэгжүүдийн бослого дагахгүй боломжийг та хийсэн юм шүү. Ажлын хэсэгт байсан гишүүд чинь надтай уулзаад одоо ярьж шүү дээ. Та энийг нэг хариулч л та. Үнэхээр та аж ахуйн нэгжүүд дэмжихгүй байгаа ажил хийж чаддгүй маа энэ монголчууд гэдэг нь үнэнгээр нь хэлээ л дээ. Чаддаг бол чадж байгаа бид нар дэмжнэ гэдээ явъя л да. Ер нь чи альч том бүтээн байгуулалтанд альч улс үндэснийхэн компаниудад дэмжиж явдаг үст. Тэгжээж энэ улс орны чи хөгжил цаашаа ажилтаа албаа. За 4 номерын микрофон. Хотын зөвшөөрөл Нямбатар. Их хурлын гишүүн гэхээр камер микрофон аваад хүн гүжирдэж гүтгэж үнэлэхүй баримт ярихгүй. Ажлын хэсэг дээр надад ямар нэгэн тийм шаардлага тавьсан зүйл байхгүй. Хоёрдугаарт энэ өөрөө ансамблтай босох хот гэдэг утгаараа 6 багц ажил байгаа. 4 орон сууцны багц байгаа. Нэг багц нь гадна тогтчлтын багц байгаа. Нэг багц нь гадна одоо инженерийн шугам сүлжээний багц байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт би энэ тендерийг зарлахаас өмнө Монголын барилгын салбарын үйлдвэрлэл эрхлэгчдтэй 2 удаагийн уулзалт хийсэн. Нэг нь хүүхдийн ордонд хийсэн, нэг нь соёлын төвөргөн дээр хийсэн санаж байна. Хоёрт нь улаан Монгол улсад цемент үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзсан, арматур үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй бүгдэнд нь энэ асуудал. 4 номерын микрофоныг нэмж өгье. Нямбатар дараа. Тэгэхээр бид аль болох дотооддоо ашиг орлого үлдээсэ гэдэг энэ зорилгоор л ажиллаж байгаа. Харамсалтай нь арматур цемент үйлдвэрлэдэг бүх компаниуд ямар хариулт өгсөнгээр бид энэ том бүтээн байгуулалтад бэлэн биш байна. Нэгдүгээр тээвэр логистик, хоёрдугаарт ажил хүч, гуравдугаарт эрчим хүчний хязгаарлалт гэдэг энэ зүйлээр бид энэ том бүтээн байгуулалтуудаас ашиг шим мөртөнд бага байна л гэдэг зүйл яригч. Тийм учраас бид энэ том бүтээн байгуулалтуудыг хийхэд тулд адаглаад замын үд Улаанбаатарынхаа замыг өргөсгөх, ачаа нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэх нэгдүгээр шаардлагатай. Хоёрдугаарт цемент үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд тогны хязгаарлалтгүй ажилуулдаг болмоор байна. Гуравдугаарт ажил хүчийг нь хангалттай бий болгосон хууль эрх зүйн орчныг бий болгох бид нар бүх суур судалгаануудаа хийгдээд яг энэ дараалалаар явж байгаа гэдгийг хэлье. Инженерийн шугам сүлжээг дотоодын Улаан